За мөс заслын тусламж үйлчилгээний үн төлбөргүй эмчилгээнд хамрагдсан хүүхдүүд маань мөс заслаа амжилттай хийлгээд биеийн сайхан тэнхрээд одоо эх орондоо буцах чинь. Монгол ачаас шууд цов идэн. Цов идэн. Онгоцоор явна уу? Хизээ явах вэ? Мохитоор. Өөрөө мохитоор явмаар байна уу? Эчтэн. Тийм үү? Онгоцоор аавдад авчин тий. Эчтэн. Тийм үү? Уламтай сэтэ улуутай сэтэ апруудаа. Тийм үү? За миний өгийн мөрөөд нь биелээсэ. Баяртай бүгдэнд нь өрөөлөн хаач жаргал хүсье. Сайн яваарай. За хүүхдүүд маань сайхан өс төрнөө том болоорой. Өрөөлөн хүсье. Баяртай. Энэ жилийн мөс заслын тусламж үйлчилгээний төсөлд бол Монгол улсаас нийт 25 хүүхэд хамрагдаж Бээжингийн Анжин эмнэлэг болон Жөнжөө хотын 7 дугаар эмнэлэгт хуваарлагдсан байна. Энэ 25 хүүхдээс бол 22 хүүхэд нь мөс заслын ажилбарт орсон юм байна. За ингээд эмчилгээний үеэр бид бас одоо тухайн байдлыг ойлгохоор энэ эмнэлэг дээр ирсэн. Тэгэхэд одоо зарим хүүхэд нь бол хагалгаандаа ороод одоо бүр ердийн тасгар руугаа шилжчихсэн байсан. Зарим нь бол одоо эрчимт эмчилгээний тасагт хүүхдтэйгээ уулзахаар хүлээж байсан. Зарим нь болохоор хагалгаагаа хийгээгүй байсан. 这些孩子总体来说恢复都比较顺利，而且也比较快一些。你想想，他术前他击胸非常严重，为什么呢？就是心脏改变，心脏已经很大了，然后顶着这个胸骨会造成胸骨往前凸，我们管它叫击胸。这也是间接反映这种病比较重、比较晚期的一个情况。但是这孩子做完手术以后，逐渐就会恢复到正常。以后就恢复很正常。对，就是一个完全正常的孩子了。Нөгөө хэдэн өдрийн угж өгсөн болохоор өгсөн чи ихлээр ингээл гайхаад нэг л яаж өгөхгүй. Шаад бүр чинээд өцөцсөнгөө юу? Мөн чинээд үү. Өдрийн 3 удаа саасан шүү дээ. Юмыг ажиж өгсөн хөхтөгөө саалтар аваад ирсэн. Одоо миний тэр нөгөө нэг сорчсон нөгөө зөндөө гэсэн. Хөлдөөгөө За мөс заслын талаарх биднээс сурвалжлага бас хэдэн үе шаттай явуулаа. Эмч хүн жаргалын ээж гэдэг. Ингээд хүүхдүүд цаглашгүй их аз жаргал өн үрдийн эрүүлэх хүсье.